Манай улсад болох COP17 олон улсын хурал нийслэлийн төсвөөс 70.1 тэрбумыг зарцуулна. Үүнээс 25.9 тэрбумыг 12 блок бүхий хөх бүс байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Хүмүүзэгчтэй глобал мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Сэрэн лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна уу. Манай улс он гарсаар 44,767 жуулчин хүлээн авсан нь урд өмнө байгаагүй зүйлэлт болсон байна. Улсын хэмжээнд энэ онд 370 гаруй мянган гаад үр тариа, 16 мянган гаад төмс, 18 мянган гаад хүнсний ногоо тариална. Монголын эмэгтэйчүүдийн тухай Оросын дипломатчид юу хэлэв? Монгол жүжигчид Орос хэлээр жүжиг тоглолоо. Аялал жуулчлалын салбарын доктортой өсөлтийг нэмэгдүүлэх хадгалах асуудлаар тус салбарын чууллаа. Чуулга уулзалтад тус салбарын 900 гаруй төлөөлөл оролцож байна. Манай улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой бас өсөлттэй байна. 2024 онд 808,956 жуулчин ирж 1.6 тэрбум $ам орлого төвлөрүүлсэн бол 2025 онд 847,170 жуулчин хүлээн авч дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8%-ийг бүрдүүлсэн байна. Үүгээр өмнөх оноос 16% өсөж бүс нутгийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Манай улс дэлхийн их тайвны индексээр Аз тивийн хамгийн аюулгүй тайван улсын нэгээр шалгарсан нь аялал жуулчлалын салбарын томоохон давуу тал гэдгийг ерөнхий сайд Зандан шатран онцлоо. Энэ өсөлтийг дэмжихийн тулд засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчтэй бодлогоор дэмжиж ажиллаж байна. Үүний хүрээнд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд бизнесүүдэд зориулсан 6% хүнтэй 6 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээл олгох салбарын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал чухал гэж. Үүнийг дэмжих салбарын үйлчлэгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын үеийг олон улсад зурталчлан таниулах ажлыг эрчимжүүлж байна. 2026 оны 1-р сарын 1-ээс 2-р сарын 28-ны хооронд Монгол улс 44,767 жуулчин хүлээн авч өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ боломж өсөлтийг харуулж байна. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн болсон хүчин бэлтгэх, үйлчлэлийн чанар стандартыг хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах нэн шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. Бид нар энэ сургалтын хөтөлбөрүүдийг нэлээд сайн стандартчлаад үүнийхээ дагуу өөрсдийнхөө одоогийн ажиллаж байгаа боловсрогчнүүдэд дахин сургалтанд хамруулах шаардлагатай байгаа. Хамгийн өндөр сөрөг зүйл юу байдаг гэхээр нэгдүгээрт бол хоол хүнсний асуудал, хоёрдугаарт ариун цэврийн байгууламжийн асуудал, гуравдугаарт үйлчлэгээний чанар стандарт байгаа. Жилийнхээ туршид сая жуулчин авах бүрэн боломжтой. Ганцхан Монголд ирэх нөгөө юу гэх юм ирэх тээврийн боломж ер нь бол бараг тэрнэтэл баригдаж байгаа шүү дээ. Монголд ирж байгаа олон улсын нислэгийн тоо хэмжээ хичнээн билээ. Хэдийгээр Монгол улс ингээд олон улсын нислэгийг либералчлаад явж байгаа ч гэсэн онгоцны суудлын тоо тийм хурдтай нэмэгдэхгүй. Гэхдээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Төрийн ордонд болсон Туризм Week 2026 чуулга нь төр хувийн хвшил болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх чухал платформ болж өнгөрсөн юм а. Улаанбаатар метро төслийн хүрээнд 7 оюутан бүгд найрамдах Солонгос улсад агсан төвшөнд шилжин суралцахаар хариуцлагын гэрээг байгууллаа. За тэдний суралцах үеийн зардлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас 100% даах бөгөөд 2 жилийн хугацаанд суралцаж эх орондоо ирэх юм а. Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөцийг шинжлэх ухаан технологийн их сургууль болон бүгд найрамдах Солонгос улсын дуу ухаан инженеринг компанитай хамтран бэлтгэхээр болсон. Тодорхойлбол хоёр улсын хамтарсан 2 дээр нэмэх нь 2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрөөр гүйцэтгэнэ. Энэ хичээлийн жилд шинжлэх ухаан технологийн их сургуульд 51 оюутан метро түнэлийн холбоо тохиоллын инженерийн чиглэлээр суралцж байна. Үүнээс 7 оюутан бүгд найрамдах Солонгос улсад шилжин суралцахаар хариуцлагын гэрээ байгууллаа. Бид цаашид Монгол улсад тэр дундаа улс ардын аж ахуйн салбарт урд өмнө огт байгаагүй шинэ мэрэгчлэтнүүдийг бэлтгэх нь манай засгийн газрын болон нийслэл орон нутгийн бодиттой үүрэг болоод байна. Тэгээ намын захирал бидэд 2025 онд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр метро түнэлийн ийм ангийг анх нээгээд ажиллаж байгаа.
Улаанбаатар хотод замын төвчрөл, агаарын бохирдол гэсэн хоёр том үндсэн асуудал бий. Үүнийг шийдэхийн тулд нийслэлийн хөгжлийн 16 мега төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь метро төсөл юм. Метро төслийн мэрэгчлэнүүдийг бэлтгэх зорилгоор бүгд найрамдах Солонгос улсын хаалаа их сургуультай хамтран ажиллаж байна. Тэгээ бид нар аль болох шинжлэх ухаан технологийн сургуультай ирээдүйн болсон хүчнүүдэд бэлтгэл нэгдүгürt бидний зүй ёсны ажил гэж зорилго тавьж байгаа. Хоёрдугаар бид өөрөө Монгол Улсын засгийн газрын баталгаатай энэ метроны төслийг EPC-F гэдэг нөхцлөөр зарлаад 2 дахь үе шатнд 27 аж ахуйг шалгараад одоо сүүлийн сонгон шалралтыг бид нар энэ 100-аа хийхээр ингээд бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Хаалаа их сургуульд суралцах магистрийн 7 оюутнууд энэ хавраас сургуультай суралцсанаа. Төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай тусалд ажиллана. Мөн шинжлэх ухааны технологийн сургуульд метроны чиглэлээр багшлах юм. Хаврын тариалтын бэлтгэл хэдийн эхэлсэн байна. Хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэл хангах төлөвлөгөө гаргасан байна. Хэрэгжилт ямар байгааг манай сэтгүүлч Тус яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 9 эрдэнэс тодрууллаа. Улсын хэмжээнд энэ онд 370 гаруй мянган гад үр тариа, 16 мянган гад төмс, 18 мянган гад хүнсний ногоо тариална. Мөн 100 орчим мянган гад тэжээлийн тармил болон 90 гаруй мянган гад тосны ургамал тарихаар тус төлөвлөжээ. Ингэхдээ тариалалт эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкны их усураар гаргахаар болсон байна. За аврал тариалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд аврын тариалтанд зориулаад эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкны их усраар гаргахаар арилжааны банкудтай гэрээ байгуулсан. За хүүгийн хөнгөлтийг нь бол хүнстэй хөнгөлтөр ямар засгийн газраас хүүгийн хөнгөлтийг өгнө. За 17% хүүтэй зээлийн 10%-ийг нь одоо засгийн газраас хөнгөлөөд 7%-ийг нь бол тариаланчид өөрсдөө гаргах ийм нөхцөлтэй одоо эргэлтийн хөрөнгийн зээл гарч байгаа. Мөн хөдөө аж ахуйн корпорациас үрийн нөөц бүрдүүлжээ. Үрийн нөөцийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дуудлагаар худалдаалах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6 удаагийн дуудлага худалдаагаар 3.5 мянган тонн улаан буудаан үрийг худалдаалжээ. Мөн шатхууны нөөц бол бас чухал шаардлагатай. Тэгэхээр шатхуун импортлогч байгууллагуудтай хамтран мөн одоо мэргэжлийн байгууллагууд эцсийн гарч үйлдвэрийн хамтраад одоо хаврын тариалтын шатхууны бэлтгэл байдлыг хангах нөөцийг хангах чиглэлүүдийг хамтарсан хамтраад ингээд зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн корпорац бол бас тодорхой хэмжээний шатхууны агуулгатай. Тэгээд одоо агуулга түрээслэгч аж ахуйн нэгжүүдтэйгээ хаврын тариалтанд шаардлагатай шатхууныг бас бүрдүүлэх, нөөцийг бүрдүүлэх чиглэлийг гэрээ байгуулад ингээд ажиллаж байна. Түүнчлэн газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хаврын тариалтад баримтлах технологийн зөвлөмжүүдийг гаргаад байна. Өнгөрч буй өвөл хур чиг сайтай тариалангийн бүс нутгаараа засан бүрхүүлтэй байсан нь хөрсөн дөх чигийн хангамж хангалттай байх үрдчилсэн төлөв гарчээ. Үүнээс гадна салбар хоорондын уялдааг хангахад анхаарч ажиллаж байгаагаа яамны зүгээс онцолж байна. Тухайлбал бордоо ургамал хамгааллын бодис, техник тоног төхөөрөмжийг импортоор авахд гайлын байгууллагатай ярилцаж түргэн шуурхай нэвтрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. Жанчвэрч Батөрч, Евгений Павлов, Аист Глобал. Одоор үргэлжлүүлэн онцлог үйл явдлын мэдээллийг цөөн хормоор хүргэе. Засгийн газрын шийдвэрийн дагуу Мят компани Улаанбаатараас Дубайгаас Улаанбаатар чиглэлийн нислэгийг 10-ны өдөр үйлдэх гэж байна. Гадаад харилцааны яамны мэдээллээр манай улсын 469 иргэн ойрхон дорндын 10 улсад байгаагаас 321 нь байнга оршин суугч, 148 төр зарчигч. Төр зарчиж буй иргэд бүгд буцах хүсэлтэд илэрхийлсэн бол байнга оршин суугчдаас 20 орчим нь буцах хүсэлтэд гаргажээ. Судлаа автомашины импорт өмнөх жилийн мөн үеэс 54%-аар борчээ. Тодорхойлбол энэ оны 2 дугаар сарын байдлаар манай улсаа нийт 12228 ширхэг суудлын автомашин импортлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53.9%-аар буурсан үзүүлэлт болж байгааг Галийн ерхий газраас мэдээллээ.
Манай улсад барилгын гол материал болох арматурыг 16 компани үйлдвэрлэдэг. Үүнээс стандарт чанарын шаардлага хангаагүй хятад эзэнтэй гэх 5 компанийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч хууль зөрчиж ажилласнаар өнгөрсөн 3 жилд нийт 72,000 орчим тонн арматурыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсэг Ч байснаа Ү болж мөн дугаар нь өөрчлөгдөжээ. Тухайлбал урах наран хороолол офицерууд ордон гэсэн Ү24 дугаар чиглэл Ч83 болсон байна. Хот орчмын чиглэлийг гэхээ заслангийн үйлчлэгийг зүү гэх мэтчлэр үсгийн ялгамжтай байдлаар нэрлэдэг. 2026 оны 3 сарын 9-ний өдрөөс эхлээд Үгийн 11 чиглэлийг Ч чиглэлд оруулж байгаа. Ингэхдээ болохоор Ү чиглэл нь маршрут цагийн хуваар хамгийн гол нь тухайн чиглэлийн замналд өөрчлөлт орохгүй зөвхөн тухайн чиглэлийн уртлын өсөг болон тоонд нь өөрчлөлт орно гэдгийг сайн анхаараарай. Шиний торгуул багтаж байгаа бөгөөд зөрчлийн торгуулийн төлбөр төлөх зэсэнд хандна. Харин өмнөх оныхыг эргэн жолооч автоврын хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх зэс болон киоск машин төлбөрийн бусад сувгаар төлөх юм байна. Бюрэтийн ихтэй сургуульд мэргэжил харгалзахгүйгээр Оросын түүх философи, Орос улсын үндэс гэсэн 3 хичээлийг заавал заах үзэхээр болжээ. Оюутан бүр эх орныхоо түүхийг маш сайн мэддэг байх учиртай. Тиймээс эдгээр хичээлийг заавал заах үзэх шийдвэр гарчээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Монгол Улсад суугаа Оросын элчин сайдын яамд тус өдөрт зориулсан хүндэтгэлийг хүлээн авалт боллоо. Энэ бол сайхан гэгээлэг халуун дулаан баяр юм. Тиймээс бид албаны өнгө аясаас аль болохоор зайлсхийж элчин сайдын яамд ажилладаг эрчүүдээс ганцхан асуулт асуулаа. Монгол эмэгтэйчүүдийн тухай Оросын дипломатчдын бодлыг яг одоо үздэцгээе. Цэрмэг тэнгэрийн наран наацсан цэлгэр хотын хон мөргөн чөлөөгөө тэнгэр залуустай мөр зэрэгцэн цэнцгэрхэн байглам чимж авахтаа мусвин чилэн сичавара цэнцгэрхэн байглам чимж авахтаа мусвин чилэн сичавара цэнцгэрхэн байглам чимж авахтаа. Монгол эмэгтэйчүүдийн тухай таны бодол? Юу гэж надад тэд маш их таалагддаг. Зөвхөн гадаад төрхөөрөө биш, хүний харилцааны хувьд ч гэсэн. Самое мне больше всего нравится. Надад хамгийн их таалагддаг зүйл бол Монгол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс айдгүй явдал. Монгол төрөлт маш сайн, хүүхэд маш олон бий. Энэ бол магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан үүрэг, Бурханаас өгөгдсөн зүйл хаа. То, что даровано Богом. То, что рожает много, это... Олон хүүхэд төрүүлж байгаа нь Монголд уламжлалт үнэт зүйлс хамт байгааг нотлоо гэж хэлж болно. Баруунжих, либералчлах гэх мэт зүйлс явагдаж байгаач монголчууд монголоор хэвээр үлдэж байна. Энэ намайг маш их баярлуулд юм аа. Это меня очень сильно радует. И здесь очень много. Энд төрийн эрх мэдлийн байгууллагуудад ялангуяа батлан хамгаалах яамд маш олон эмэгтэй албааж байна. Бүр эмэгтэй генерал хүртэл бий. Тиймээс Монгол эмэгтэйчүүд төрийн болон нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна. Мөн мэдээж Монгол эмэгтэй бол гэр бүлийн ад жаргалын гол тулгуур, үндэс суурь юм аа. Главное оплот и основа семейного счастья. Монгол эмэгтэйчүүд гайхалтай, тэд гайхалтай ээжүүд, гайхалтай бүсгүйчүүд, гайхалтай эмээнэр, эх орныхоо жинхэнэ эх орончд юм. Монгол эмэгтэйчүүд бүх эмэгтэйчүүдийн адил үзэсгэлэнтэй. Монголд ийм хүчирхэг эмэгтэйчүүд байгаад бид баярлалаа. Орос ч мөн адил хүчирхэг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд олон бий. Женщины, поэтому Хүрэн мускел бат Цэвэрхэн охтын туйлдсан алхаанд Түрэлэг хөргөх Цогдох хөгийн Цогдох хөвжмийн Айшиг тогшохтоо Бүсгүй винчи Инэмсгэж яваарай Цэцгэрхэн байлаа Чимж яваарай Бүсгүй винчи Инэмсгэж яваарай Цэцгэрхэн байлаа Чимж яваарай
Монгол эмэгтэйг 3 үгээр 3 тодтголоор хэлбэл ямар вэ? Трибид это умная. 3 тодтол ухаалаг, сайн гэрийн эзэгтэй. Үнэхээр гэрийн эзэн. Тэгээд бас үзэсгэлэнтэй монгол бүсгүйч тийм биз? Ядчил миний танд бүсгүйч. По крайней мере, те, которые мне попадаются. Тэгээ Монгол бүсгүй говь зэслэнтэй, ухаантай хөдөлмөрч гэж тайлбарлая. Монгол эмэгтэйг 3 үгээр 3 тодтголоор хэлбэл ямар вэ? Хувийн харилцааны туршлага байсан уу? Олон удаа ажлын чигүүргийн хүрээнд Монгол эмэгтэйчүүд Орос эмэгтэйчүүдээс юугаар ялгаатай вэ? эмэгтэй хүн бол аавтагч эмэгтэй хүн. Юу ч гэж байсан тийм үү? Маш их баярлалаа. Уламжлал, дээл, гэр, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Говь зэслэн сайхан бүсгүйчдээ та бүхэн үргэлж сайхан яваарай л гэж хүсье. Сергей Тучков, Евгений Павлов, Аист Global. Улаанбаатар хотод өчигдөр нэгэн сонирхолтой өвөрмөц жүжиг тайзнаа тавигдлаа. Монгол жүжигчид орос хэл дээр тоглосон энэхүү бүтээлийг үзэгчид хэрхэн хүлээж авсан? Мөн яагаад эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт заавал үзэх ёстойг нээлтийн тоглолтын сурвалжлагаар хүргэе. Түүний буруу жүжиг бол орчин үеийн Беларусын нэрт жүжигийн зохиолч Андрей Ивановын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Тус жүжиг Оросын шилдэг театруудад амжилттай тавигдж байсан ч Монголд өмнө нь огт тоглогдож байгаагүй. Харин энэ удаа Оросын театрын зүтгэлнүүдийн холбооны грантын дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Русский домын тайзнаа Монголын Протеатрын жүжигчид болон Санкт-Петербургийн залуу аяслаг найруулагч Екатерина Шихова нарын хамтын бүтээл болж үзэгчдэд хүрлээ. Браво! Премьер этого спектакля. Энэ жүжигийн нээлт бол жинхэнэ олон улсын хамтын төсөл гэж хэлж болно. Жүжигчид нь тайзны урлагийн хүрээлэнг төгссөн Монгол залуу уран бүтээлчид бөгөөд тэд Монгол болон Орос хэлээр тоглодог. Монголчууд бол маш авьяаслаг хүмүүс. Тэд эрх чөлөөтэй, байгальтайгаа болон бие биетэйгээ гүн холбоотой хүмүүс. Хэд хэвшмэл ойлголтод баригдаагүй. Учираас маш мэдрэмжтэй, үнэнч, товчхондоо гайхалтай жүжигчид, хөгжимчид. Тэдэнтэй хамтран ажиллах үнэхээр сайхан байлаа. Жүжигийн ихэнх хэсэг орос хэлээр өрнөдөг. Эхэндээ жүжигчдийн зөөлөн аялга баг зэрэг анзаарагдах боловч хэдхэн минутын дараа үзэгчид түүнийг мартна. Учир нь жүжигийн үйл явдал жүжигчдийн тоглолт үзэгчдийг бүрэн татан оруулдаг. Сайн байна уу? Дагчдаа минь хүргэе. Миний дуу сонсогдож байна уу? Тэд ирэхдээ шууд хаалга онгойлгодоггүй. Нөгөө талд нь зогсоод хаалганы цаана миний юу хийж байгааг чагнадаг юм. Когда она приходит, то сразу не открывает дверь. Стоит с той стороны и слушает через дверь, чем я тут занимаюсь. Я даже. Тайзан дээр ердөө 2 дүр гарна. Үзэгчид тэдний аль нэгэнд нь өөрийгөө олж харна. Дотроо шаналж буй өсвөр насны хүү, эсвэл түүндээ ядарч туйлдсан эх. Тэд хоёулаа гэр бүлийн тэргүүн аав нөхрийнхөө саяхан болсон харамсалтай үхлийг хүн дээр давж байна. Гэвч тэд үнийг өөрөөр хүлээн авч бие биедээ ойртож чаддаггүй. Тэгээд ээж нь зөвхрөнгөө барж хүүтэйгээ ядаж захин орчинд ойлголцохын тулд зохимол охины дүрээр интернетээр танилцсанаа. Хүүн шинэ найз бүсгүйдээ дурлана. Харин энэ бүхэн эцэстээ эмгэнэлт төгсгөлд хүрэх үү? Эсвэл аз жаргалтай төгсөх үү? Үүнийг жүжигийг үзэж байж л мэдэх боломжтой. Жүжигийн уур амьсгалыг улам гүн болгож буй нэг зүйл бол тайзны амьд хөгжим юм. Тайзны болонд байрлах энэ хүн оркестр үзэгчдийн мэдрэмжийг улам хүчтэй болгож сэтгэлийг дахин хөдөлгөнө.
Багц цаг гаруй үргэлжлэх жүжигийн турш үзэгчдэд дөрүүдтэй хамт баярлаж, уйлж, шаналж инээн. Мөн өөрийн амьдрал, гэр бүлийн харилцааны тухай эргцүүлэн бодоход хүртгэ. Я всегда говорю, человек. Би үргэлж хүнд хүн хэрэгтэй гэж хэлдэг. Энэ жүжиг яг энийг өгүүлнэ. Хүний сэтгэл рүү хэрхэн өнгөж, ойр дотныхоо хүнийг яаж ойлгох вэ гэдгийг. Би заримдаа хажууд минь байгаа хайртай хүмүүсээ анзаардаггүй. Тэр холбоог хэрхэн олж тогтоох вэ гэдэг олон эцэг эхийн хувьд том асуудал. Тиймээс энэ жүжигийг хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт ирж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Приходите именно дети с родителями. Би өсвөр насныхан зориулсан жүжиг найруулах дуртай. Хүүхдүүдтэй ажиллаж байсан. Ер нь өсвөр нас хүүхдийн сэдв надад их ойр байдаг. Энэ ажилд хамгийн чухал зүйл юу вэ? Чин сэтгэл, шударга, үнэнч байдал. Сергей Тучков, Евгений Павлов, Ганбат Баснасүрэн, Ган Тулга, Төг Соён Жаргал, Пүрвцрүн Марлама, Аист Глобал. Төв зингэлдэх хүрээлэнг улирал харгалзахгүй ашиглах Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өвлийн хотхон байгуулж ажилласан. Хотхон өөрийн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж хаагдлаа. Сурагчдын өвлийн амралт болон шинжлэлийн баярыг тохиолдуулан Төв зингэлдэх хүрээлэнд Storpay компанийн 100% санхүүжилттэй дэмжлэгтэйгээр Storpay Winterland мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам бүхий хүмүүсийн амарч тухалж чөлөөт цагаа өнгөрүүлэх дохилог орчин бүхий өвлийн хотхоныг байгуулсан. Ингэхдээ гэрэлтүүлгийг иж бүрнээр нь шийдвэрлэж халан ундаа хөнгөн зуушаар үйлчлэх цэгийг ажиллуулсан. Энэхүү бүтээн байгуулалтаа нийслэлийн иргэдэд тэр дундаа хүүхэд багчуудад ихэд таалагдж, эргэжил дахин зохион байгуулах хүсэлтийг олноор илэрхийлж байна. Төсөөлөх хэрэгжих хугацаанд нийтдээ 170 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Төв зингэлдэх хүрээлэнд зуны улиралд үндэсний их баяр наадмыг, намрын улиралд ногооны өргөтгсөн үзэсгэлэн худалдааг, хаврын улиралд цагаан сэрийн үзэсгэлэн болон нөөцийн махны худалдааг зохион байгуулдаг. Харин өвлийн улиралд мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх 2025 төсөл хэрэгжүүлж ажиллуулсан нь өнгөрсөн жилийн онцлог үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байна. Хэрхэн үзэгчдээ Глобал мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа. Баяртай.